Загас чанахаа иддэг гэдгийг та сонсч ирсэн болов? За яагаад вэ гэхээр загас гадаад орчинд байгаа мэдээллийг аюул заналал хэлэл эсвэл тайван байдал гэсэн одоо ийм хоёр шүүлтүүрийг шүүдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ намайг идэх аюултай юу? Эсвэл би идэж болох уу гэдэг шүүлтүүрийг шүүдэг гэсэн. Харин энэ хувьд болохоор айдас тайван байдалтай нэмэгдээд олон төрлийн сэтгэл хөдлөлүүд гэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн тарих маань олон төрлийн сэтгэл хөдлөлүүдээр гадаад орчны юмсыг одоо ангилж хуваарлж идэг гэсэн үг. За жишээлбэл та ажил дээрээ таны дуртай хүн байлаа гэж хэлдэг. Тэгвэл та найзалдаг, тань таалагддаг. Тэгэхээр тэр хүн бол юу вэ гэхээр таны тархинд өмнөх туршлагатай таныг илүү тайван байлгадаг, аз жаргалтай байлгадаг хайрын сэтгэл хөдлөлөөр холбогдсон. Харин ажил дээр ийм дургүй хүн байгаадаа гэдэг нь өмнө таныг уурлуулж ирсэн эсвэл айц төгшүүлд автуулж ирсэн ийм сэтгэл хөдлөлөөр холбогдсон хүнд та дуртай. Тэгэхээр өөрөөр хэлбэл биднэрт дуртай хүн, дургүй хүн, дуртай хоол, дургүй утас, дургүй хувцас гэх мэт энэ бүх зүйлүүд гадаад орчинд байгаа зүйлсийг бид нэр олон төрлийн сэтгэл хөдлөлүүдээр ангилж эргэмбэлж өөрөөсөө хэр ойр байхгүй, хэр хол байхгүй гэдгийг шийдчихэдэг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг яагаад надад байгаа вэ? Би ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ гэдгийг танин мэдэх нь бидний сэтгэл зүйн боловсрол болоод амьдралын чанарт маш сайнаар нөлөөлөх боломжтой боловсрол байдаг.